Бүгдээрээ сайн уу? Энэ удаагийн бичлэгээр 2015 оны Our Times нэртэй Тайван улсын гэгээлэг сэтгэл тогтлуулам киног ярьж өгье. Манай киноны гол дүр Лин Чжули бол 20 нилийн гарсан амжилттай яваа хүн бүрийн хайр сайшаалыг хүртсэн компани ажилтан. Гэвч бодит байдал яг тийм байсангүй. Учир нь тэр даргынхаа даалгасан бүх ажлыг илүү цагаар сууж хийдэг. Бас найз залуу нь өөрт нь хайргүй. Зөвхөн түүний албан тушаалаас болж л ирдэг. Нэг орой Чжули дэлгүүр орж байгаад залуухан ажилтнууд нь өөрийнх нь талаар ярьж байхыг сонсох ба тэд түүнийг хэтрүүлж ажилдаг, ажлын хинээтэй, өөртөө цаг гаргадаггүй, түн шиг болохыг хүсдэг хүн байхгүй гэж муулахыг сонсно. Үүнийг сонссон Чжули маш их бодолд автаж олон эргэлзээ түүнд үүснэ. Тэр гэртээ хараад ахлах сургуулийнхаа эд зүйлсийг үзнэ. Яг тэр үед нь Энди гэдэг дуучны дуу явж өнгөрсөн дурсамжийг нь сэтрээлээ. Чжули ахлах сургуульд байхдаа алдартай биш энгийн л нэг охин байв. Түүний сургуулийн бүх хөвгүүд Миммин гэдэг охины араас гүйдэг байлаа. Мимминийг үргэлж олон хөвгүүд хүрээлж анхаарлыг нь татах гэж хичээдэг байв. Чжули дотны хоёр л найзтай. Тэд хамт хөгжмийн дэлгүүр орж дуртай дуучныхаа дууг сонсож хичээлээ хийж сургуулийн өдрүүдэд өнгөрөөдөг байв. Чжули сургуулийн хамгийн алдартай Оуян гэдэг хөвгүүнийг крашладаг байлаа. Тэр хүүг өөр шиг нь охинд сайн болохгүй гэдгийг мэддэгч крашлсаар л найз охин нь болвол ямар гоё вэ гэж төсөөлөлтөд умбсаар байдаг. Нэг өдөр Чжули ширээн доороосоо түүнд хаягдсан хайрын захиаг олоод маш их баярлдаг. Захиаг уншиж эхэлтэл хараалтай гинжин захиа байх ба 3 өдрийн дотор 5 хүнд дамжуулахгүй бол азгүй зүйлс тохиолдно гэсэн байх нь тэр. Хөөхий гинэн Чжули маань захианд итгээд шоконд орно. Хамгийн түрүүнд санаанд нь орсон хүн түүний ах байлаа. Ах нь хүн бүрийн дуртай сурагч. Гэвч Чжули ахтаа захиа өгвөл гэрт нь азгуйтал тохиож магад гэж айгаад өгч чаддаггүй. Дараа өдөр нь сурагчдыг дээрлэхэж зоддог галзуу багштаа зохиулсныхаа дараа номныхан завсар захиагаа хийждэг. Үзэгдэл шилжиж Чжули Оуяны найзуудтайгаа дуулж байгааг харж байтал Миммин ирж Оуянтай ярьж байхыг хараад тэр хоёр нилээн дотн харагдаж Чжули атаархна. Харин энэ бол сургуулийн асуудал таригч та юу? Та юу болон түүний фракц хичээлээ хийхгүй үргэлж зодоон зохион хийж явдаг. Нэг өдөр Чжули харж байхдаа Оуян та юу хоёр муудалцаж байхыг харна. Тэгээд Чжули та юуг хашраах гээд цүнхэнд нь хараалтай захиаг хийчихнэ. Та юу захиаг олоод замын голд уншиж байгаад машинд мөргүүлчихдэг. Бэрцэн та юу захианаас боллоо гэж бодоод хэн явуулсныг заавал олно гэв. Дараагийн өдрөөс бүх ангийг нэгжиж байтал Чжулигийн ширээнээс захиаг олно. Тэгээд Чжулиг барьж аваад ууралсан таюуд аваачиж өгнө. Таюу Чжулиг Оуян сайн болохоор өөрт нь захиа өгснийг мэдсэн байдаг. Тэгээд Чжули гимээ цариулах гээд таюугийн боол мэт байж хичээлийг нь хийж өдрийн хоолыг нь зүүдэг болно. Нэг өдөр тэр хоёр хичээлээ таслаад роликны газар очиж тоглоно. Чжули чаддгүй болохоор олон удаа газар унана. Харин таюу өөр охидтой сэтгэнэж яаж гулгахыг заана. Гинэт хэсэг танхаачууд ирээд нэг хүн таюугийн толгойг тас зохино. Чжули төмөрс шидэж таюуд туслана. Тэгээд зодоон болно. Маргааш нь таюу болон түүний найзууд захирлын өрөөнд дуудагдаж захирал Чжулиг юу болсныг үннээр нь хэлээд гэхэд таюу Оуянгийн зодон шүү гэж түүнийг сүрдүүлнэ. Түүний дараа Оуян анх удаа Чжулитэй хамт роликны газар явъя гэж хэлнэ. Чжули усан санг цэвэрлэнгээ бөөн баяр болж байтал Миммин Оуян хоёр хүүхдийн талаар ярьж байгааг сонсно. Миммин Оуяны хүүхдийг тээж байгаа жирэмсэн гэдгийг мэднэ. Чжули усан дотор нуугдаж яагаад өөртөө хамт гарыг гэсэн юм бол гэж бодож эргэлзэж уйлна. Гинэт та юу ирж түүнийг уснаас гаргаад эрэгтэй хүнээс олж амиа орлож болохгүй штэ гэж загнана. Дараа нь тэд ярилцсан сууж байтал Чжули Миммин таягсан захиаг хараад та юуг Миммин сайныг мэддэг. Дараагийн өдөр тэд хосуудыг салгаж сайн хүмүүстэйгээ хамт байх төлөвлөгөө боловсруулж эхэлнэ. Тэгээд тэд Оуян Миммин хоёр хизээж үерхэж байгаагүй яриад байсан хүүхэд нь гүлэг байсныг олж мэднэ. Тэгээд гүлгийг нь хулгайлаад Чжули тижээхэр болдог. Тэр өдөр багш нь хараалтай захиаг олж Чжулиг дуудаад загнаж байтал та юу би өгсөн гэд хэлчихдэг. Үзэгдэл шилжиж тэр хоёр номын дэлгүүрт ярилцаж байгаад Чжули та юуг охтын дуртай хүн болоход нь туслана. Чи дажгүй штэ гэв. Чжули гинэт дунд ангийн монтаж олтол
Та юу Оян хоёр найзууд байсныг мэдээд Оянаас асууна. Тэд гуруулаа найзалдаг байсан ба нэг удаа далайд сэлж байтал нэг найз нь живж нас ороод та юу өөрийгөө буруутгаж зовлон шаналл уур хилэндээ автаж өнөөдрийн та юу болсон байдаг. Truly та юуг дуудаад ролкоор уралдаад Truly ялж та юуд өнгөрсөнд болсон зүйл чиний буруу биш. Найз чинь чамаас олж өгөөгүй. Өөрийгөө уучлах гэж хэлнэ. Та юу Truly дуурлаад явчихна. Тэгээд та юу ангидаа очиод ангийнхандаа хичээлээ сайн хийцгээе гэж хэлнэ. Хичээлээ хийж байгааг нь харсан багш нар гайхна. Энэ үед Truly гадаад төрхөндөө анхаарч гангалаад та юутай уулзахад та юу гадаад төрхийг нь шоолно. Удман талхаж байтал Truly-г машин шүрхэхээс өмнө та юу аварна. Яг энэ үед тэдний зүрх хүчтэй цохилж бие биедээ сайн болж эхэлдэг. Тэднийг харсан Мими та юу дээр ирээд та юуд сайн чи надад таалагддаг гэж хэлнэ. Truly ашгүй та юуг таалагддаг охинтойгоо бүтлээ гэж баярлана. Нэг өдөр Truly дуучин Андигийн хайчилбарыг хараад хамаг хүчээрээ тэрвэрнэ. Та юу нэг л өдөр Truly-д Андигаар өөртөө зориулж дуу зохиолгоно гэж амлана. Тэр хоёр хамтдаа хичээлээ хийж, хамт харж, цагийг хамтдаа өнгөрөөнө. Truly ахынхаа хөөрхөн найз охиноос нь гадаад төрхийг нь хөөрхөн болоход туслаач гэж гуйна. Их чинь түүнийг Япон жүжигчин шиг хөөрхөн болгоод өгье гэдэг. Та юу түүнийг хараад зог тусна. Харин Truly Оянд анхаарлаа хандуулж бэртэлт нь мөс өгнө. Тэр өдөр сургуульд нь шинэ захирал ирж хатуу дүрэн баримталж та юуг хичээл хийдэггүй байж шалгалтанд сайн дүү авах ёсгүй. Хуулсан гэж шийтгээд 5 тойрог гүйлгэнэ. Truly та юуг хараад захиралд бүх үннээ хэлсэн ч захирал тоодоггүй. Бүр Truly-гийн эцэг ихтэн та юу шиг танхаа амтнаас охиноо хол байлга гэд хэлчихдэг. Truly ээж авдаа загнуулаад өрөөндөө байж байтал та юу залгана. Харин Truly хэд хоног над руу залгаж болохгүй шүү гэж хэлнэ. Та юу зүгээр сууж төвчлгүй Truly-гийн гэрийн гадаа ирж тэр хоёр хамтдаа хөнгөө газар ирж ролкоор гулгана. Тэр шөнө үнэхээр онцгой байлаа. Дараагийн өдөр нь шилдэг сурагчдын нэрсийг зарлахад та юугийн нэр байхгүй байлаа. Үүнийг сонссон Truly босч зогсоод шудраг байхыг шаардахад бусад сурагчид дэмжихэд захирал аргагүй ирэхэнд бодолцохоор болно. Үүнээс хойш Мимийн та юу Truly Оян дөрөв дотн нөхөрлөж хамтдаа хөгжилдөг боллоо. Гэвч Truly үргэлж та юу Мимийн хоёрыг хамт байгааг харж санаа алдна. Нэг орой тэд аяллаар явна. Та юу Truly хоёр дотны яриа өрнүүлж хичээлээ сайн хийж сайн их сургуульд орно шүү гэж бие биедээ амлана. Хэд хоногийн дараа та юу танхаачуудтай таарч зодон хийсэн байдаг. Truly яагаад өмнөх шигээ болох гээд байгаа гэж асуухад өөрийгөө л хичээ гэдэг. Тэрнээс хойш энэ хоёр хоорондоо ярихаа болж Truly-гийн төрсөн өдөр болоход та юугийн найзууд түүнд Андигийн хайчилбарыг бэлгэлдэг. Дараа өдөр нь Truly баярлаад та юуг төрсөн өдөртөө урьтал Мимийн ирээд та юутай үерхэж байгаагаа хэлдэг. Truly нулимсаа нууж тэр хоёрт амжилт хүсээд гүйчихнэ. Хэд хоногийн дараа та юу явснаас болж Мимийн уйлахыг хардаг. Та юу Америк руу гэр бүлээрээ нүүсэн байлаа. Оян Truly-д сайн хандсан ч Truly-гийн зүрхэнд цор ганц та юу л байсаар. Удалгүй Оян Truly та юугийн талаар үннийг хэлдэг. Та юу үргэлж Truly-д сайн байсан ба Truly-гийн жаргалтай байхад л дуртай байсан. Truly-д хайчилбар авах гэж явж байгаад сүулт зодуулсан байдаг. Энэ бүх гэмтлээс болж та юугийн тархинд цус хурж хагалгаагаар ахуулах ёстой болсон байв. Тэгээд л та юу Америк руу эмчлүүлэхээр явсан болж таардаг. Үннийг сонссон Truly шоконд орж түүнтэй холбоо барих ямар ч боломжгүй байлаа. 10 жилийн дараа Truly дурсамжуудаа харж уйлаад маргааш өглөө нь ажил дээрээ очиж халагдах өргөдлөө даргынхаа ширээн дээр шидээд гарч явхад ажлынх нь түүгээр бахархана. Бас өөрийг нь хизээж хайрлаж байгаагүй найз залуугасаа сална. Дараа нь тэр дуучин Андигийн тоглолтын билетийг авах гэж хичээсэн ч авч амжилгүй дуусчихдаг. Тэгсэн ч бууж өглөхгүй стадионы гадаа очиод зураг дарж байтал гинэд дуучин Анди түүн дээр ирээд хамт зураг авахулж Андигаас тоглолтын билет авмаар байна гэхэд Анди менежерийнхээ дугаарыг бичиж өгдөг. Truly орой өсөн дугаарлуун залгахтал менежер нь яг ард нь зогсож байлаа. Truly эргэж харах мөчөд та юу байхыг олж харна.
Тэд бие биерүүгээ ширтэн зог тусахад том дэлгэцээр Анди. Шинэ альбомынх нь нэр нь Truly-гийн жинхэнэ хайр гэсэн нэртэй байх ба та юу Truly хоёрын хайрын түүхээс сэтэлсэн байдаг. Ингээд та юу Truly-д өгч байсан амлалтаа биелүүлэх нь тэр. Манай хоёр хамтдаа стадион руу алхасаар кино маань аз жаргалтайгаар дуусдаг. Кино таалагдсан бол лайк, subscribe дарж бидэнтэй нэгдээрэй. Бичлэгтээ минь дуустал хамт байсан танд баярлалаа. Баяртай.